Сайн байцгаана уу? Норогийнхаа өнөөдрийн блогтой тавтамаар л look at this. Мартин 8 болгон хумсаа ямар ч хийсэн бодволлаа. Тэгээд миний сургалтууд эхэлж байгаа. Маш завгүй бол маргааш нас эхэлнэ. Маргааш 2 цаг сургалтанд сууж байгаа. За тэгээд өглөө хасаад ирсэн чинь маш их асуултууд ирсэн байсан. Өглөө би уншаагүй гадуур гараад өглөө болохоор угаасаа ер нь жоохон уншмааргүйсэн. Тэгээд гадуур ажлуудаа амжуулчаад буцаж орж ирээд хоолундаа хийж идчихэд тэгээд одоо бэлэн болоо сууж ин асуултандаа хариулах гээд. За ер нь бол заяа сэтгэл зүйн асуудал бол маш хүнд сэдвээ. Энэ бол үнэхээр хүнд. Одоо жишээ нь энийг туулаад гарсан миний хувьд бол ярихад би маш их хичээл зүтгэл гарч иж энийг ингэж хүмүүст хуваалцъя гэж шийдэж ингэж хуваалцж байгаа. Түүнээс ер нь бол монголчууд бол ингэж хуваалцахгүй. Бүр нуун заяа. Нуун бүр зүхтаан ийм хүмүүсээс зүхтаан шууд зайгаа барьж явна зарим хүмүүс бол. За би яагаад хуваалцж байгаа гэхээр та нар мэдж байгаа. Би идэгсэн болохоор даван туулаад гарцсан болохоор би хуваалцж байгаа аахгүй юу? Дараа нь эмнийхээ сайд эффект юм байд юм байна. За эмийн эмчилгээ аваад эмч үнэхээр бичиж өгсөн бол эмээ уунаа. Уун би хэлээд байгаа шүү дээ. Уун. Уугаад эхний ээлжинд бүх энэ anxiety одоо сэтгэл түгшрэлт одоо өөрт чинь одоо уурлах, бухимдах, уйлахтай энэ бүх шинж тэмдэг чинь ингээд дарагдаад ирдэг байхгүй юу? Тодорхой хугацаанд. Одоо минийх бол мэдээж би ингээд дулаан газар байсантай холбогдуулж байгаа дулаан газар ингээд хаваад байсан учраас ингээд идэх гэж айгүй хуудсан баах гэж боддог. Яагаад гэж монгол хүний биеийн онцлог 4 улиралдаа, хүүхд улиралдаа, 4 улиралдаа дасцсан байд юм байлээ. Миний бодол шүү заяа. Тэгээд Ютад ирэнгүүд яагаад би идэж жагаад эмээ орхиж байгаа гэхээр бас нэг нөлөөсөн зүйл нь газар нутаг. Би газар нутаг маань энэ Ютаа болохоор яг монгол шиг 4 улиралтай өвөл болдог, хавар намар болдог заяа. Тэгэхээр хүн хуурайс өрөө нөхцөлд ирэхээр сэтгэл санаа дагаад үнэхээр сайхан болдог. Сэтгэл санаа дагаад тэрийгээ дагаад одоо тухайн улиралдаа бие махбод маань дасан зохицод явдсан байна гэж би хувьдаа бодсон. За миний болохоор ууж байгаа юмыг та нар өөрсдөө ChatGPT-ээс би нэрийг бичсэн маа шүү дээ. Ороод харах юм бол миний юм болохоор сэтгэл түгшрэл, төрсний дараах сэтгэл гутрал чинь сэтгэл түгшрэл буюу айдас тэгээд одоо сэтгэлээр унах, өөрийгөө голох одоо сайхан харагдахгүй байгаа юм шиг ингээл харахаар үс унтсан, ингээл харахаар аюу царай муутай харагдал, амар царай алдсан юм шиг харагдал тий. Тэгэнгүүт яагаад хүндэрсэн шалтгаан нь дөнгөж төрөөд миний одоо энэ YouTube бичлэг дээр байгаа шүү дээ. Драмагийн хадлаар хуваалцсан байгаа та нар үзээрэй заяа. Төрөөд удаагүй байсан. Тэгээд яг өөрөө ингээд постпартумд орсны дараа яг трама гэдэг зүйл авчингууд хавсраад айдас төвшөр бүх юм ингээд давхцаж байгаа байхгүй. Тэнгүүд бүр ингээд яг галзуу хүн шиг болчдөг заяа. Тэгээ энэний зүйлээс намайг аварсан байхгүй юм. Заяа. Би амиа хорлох үйлдэл хийгээд эмнэлэгт очиж үзүүлээд тий эмнэлэгт хөвтөөд гараад тэгэл ингээл явж энэ бүхнийг ингээл туулаад явж явах үед гэрийнхний хүлээн авалт эргэн тойрны хүмүүсийн хүлээн авж байгаа авалт нь маш чухал байд юм аа. Хэрвээ таны гэрийн эргэн тойрны хүмүүс одоо нэг асуулт байна. Асуулт асуусан хариулаа явчих заяа. Эхнийх нь асуулт нь болохоор миний хүүхэд одоо 4 настай би ингээд сэтгэл готролд орсон тий. Тэнгүүд нөхөр маань дандаа гэртээ байжээ гэд ингээд гадагшаа гарахгүй би гэртээ хүүхдээ хараа суухаараа бүр улам ингээд айгу хэцүү болоод байна гэж байгаа байхгүй юу. Тэгж болохгүй. Хэрвээ эхнэр чинь нөхөр чинь сэтгэл готролд орсон бол аль болох гадагшаа авч гараа. Гэртээ тэр хүн чинь та авч гарахгүй бол тэр хүн чинь тэртээ дэргүй хүссэн хүсээг өөрийгөө гэртээ тусгаарлаж байгаа. Өрөөндөө асилойт гэж хэлдэг зэрэг тусгаарлах. Тэр нь яадаг гэхээр бүр хүүхдүүдтэйгээ харьцмааргүй, нөхрөөж хармааргүй, гав ганцаархнаа баймаар санагдал хөшгөө хаагаад хав харанхуйд байж байгаа. Тэм сонирхолтой зөө нийгэмшгүй, эрг гадаа гарахгүй айгаал. Тэгэхээр та авч гарнаа. Нөхрөө эхнэрээ аваад гарна. Авч гараад сайхан
тэр очиж байгаа газараа enjoy хийхгүй гэж магадгүй заяа. Тэгэхээр ямар гоё газар ичлээ гэж чадахгүй байх. Эхний ээлжин чадахгүй угаасаа. Тэгэхээр тэр өөрийнх нь авч гарч ийна гэдэг чинь тэр хүн гадаа уул усаа харж ийн орчинтойгоо ядчил агаараа унралж ийн тий. Ингээд хахаар явандаа сайжирдаг байхгүй. Манай нөхөр анх намайг энэ он шиг ингээд яаж яхад манай нөхөр ч гэсэн ойлгохгүйсэн. Монголчууд тэр хаяараа ойлгохгүй. Харахад зүгүүрээ юу яриад байгаа манай ихнэр харахад зүгүүрээ чи юу яриад байгаа манай ихнэр юу гэж амиа хорлж идэм манай ихнэр зүгээр юу гэж хүүхдээ гинтэж идэв юу гэж намаа гинтэж идэв. Тэнгүүд би дотор айлзэн ингээл өөрийгөө өхөндөө төлөвлөсөн явж байгаа байхгүй. Чи хараад тэрийг мэдхгүй хүний бодлыг чи хараад уншиж чадахгүй одоо чам тийм авьяас байхгүй л бол тийм болохоор ихний ээлжинд онцлогдсон тухайн ихнэрийнхээ нөхрийнхээ он шиг та өөрөө ихлэ судал ямар үйл явдал гаргадгийг, ямар зан чанар гаргадгийг, яах чарч зүйтэй энэ судлаад, мэдлээд, мэдлэгтэй болсныхаа дараа тэр хүнтэйгээ тэгж харьцах хэрэгтэй. Тэгэхгүй хүчлээл чи яачаад байгаа. Олон жил ингэж явахаар угаасаа залхагдгийн. Ямар ч хүн залхам заяа. Би ч өөрөө залхана, хурд залхана. Тийм болохоор эхлээд яг дөнгөж эхэлж байгаа бол аль нь судлаад, мэдээд тэгээ ингэж харьцах хэрэгтэй мэн гэ тэрүүгээр арга хэмжээ авах хэрэгтэй. Тэгээд дасгал сайн хий, агаарт гар, угаасаа дургу, агаарт гарах дургу, гэртээ байх дуртай. Тэгээ битгий гэрт нь хүүхдийг харуулад одоо өвд сэтгэл зүйн асуудал ороод им уучлаа гэхэд хүмүүс монголчууд ингээд амар нийтээр юм буруу боддог. Энэ галз урцсан гэж зүгтаадаг заяа. Би анх им имчилгээ явуулна гэж сонсчод би өөрөө ч готарч ирсэн. Яа энэ үртэл яага явчих вэ? Би яагаад энийг уустай болоо гэд ойлгохгүйсэн заяа. Гэхдээ хүн өөртөө хайртай хүн энийг имээ уудий. Энээс даван туулахаа бүх аргыг хайдаг, тэмцдэг байхгүй юу? Та өөртөө хайргүй бол өөртөө хайргүй хүн өөрийгөө ямар онцтой, сэтгэл зүйн ямар асуудалтай байгаач мэдэхгүй явж байгаа заяа. Бүх хүн ямар нэгэн байдлаар гэмтэл авсан байгаа сэтгэл зүйдээ. Үл хайхрах хүчирхийлэл, аав ээжийн тоодгүй, эсвэл найз нөхдөд тоодгүй, бүлийн дээшлэхүүлсэн тий хүчирхийлэлд орсон эсвэл ах нь их чинь зодсон. Тийм учраас тэр хүмүүст өөрийгөө харьцуулах хэрэггүй, өөрөөрөө бахарах. Чи өөртөө хайртай учраас им ууж байгаа. Чи өөртөө хайртай учраас сэтгэл зүйч авч байгаа. Чи өөртөө хайртай учраас ховсын имчилгээ хийх гэж явж байгаа. Чи өөртөө хайртай учраас энэ бүхнүүдийг эхлүүлээ явж байгаа байхгүй юу? Тэр өөртөө хайргүй тэр хэдэн жил 10 20 жил бүр тэр нас ортлоо бүр тэгэл галзуу хүн шиг явж байгаа тэр хүмүүст өөрийгөө битээ харьцуул. Та өөр хүн. Та өөртөө хайртай, гэр бүлтэй хайртай, өөр хүүхэдтэй хайртай учраас энэ имчилгээ хийгээ явж байгаа шүү гэж хэлмээр байна. Тэгээд им уулаа гэд сэтгэл зүйтэй уулзлаа гэд та галзуу болчихгүй. Харин ч та өөрийнхөө зан чанарыг илүү өөр зан токсик зангаа засах тий энэ одоо сэтгэл зүйн асуудал гэдгийг монголчууд тэр аяараа яг ингээд зөв ойлгож хүлээж авах хэрэгтэй болов гэж боддог. Тэгэхгүй бол энэ зарим хүмүүс амныхаа зоргоор яриа штэ. За чи болоо хавар болохоор навтаг өвчин туслаач юм уу тий. Тэр нь бол надад амар хамгийн муухай үг байсан. Юм мартдаггүй. Хэлээд тааш үгээрээ хүнийг сайхан үгээр хэлжээ. Сайхан үг чинь 1000 төмб үржээд үр хөхөд болон таны амьдрал дээр аз жаргал хүсэж байгаа тэр сайхан амьдралыг чинь бий болгож авчирд юм аа. Хүн муу үг хэлээд муухай зан гаргаад орилж хашгираад байгаа хүн тэр кармагаа эргүүлээд авдээ шүү. Тэгэл тэр чи намайг ингэж хийсэн үү? Чи намайг яаж ингэж хэлж чадж байна гэл хэрүүл хийгээд орж ирж байгаа бол та өөрөө болоог байна. Өөрөө өвчтөй байна. Тэгжил ойлгох хэрэгтэй. Найз нөхдөддөө хилээд хэрэггүй. Нөхөрдөөж илүү дотор бодол санаагаа хэлээ хэрэггүй. Та хинт хэлэх хэрэгтэй. Сэтгэл зүйчтэй л хэл. Би яг ийм бодол бодоод байна. Миний бодол сүүлийн 7 хоногоос эхлээд үхмээр санагдаад бодол ороод байна. Амьдрал ямар ч утгагүй болсон минь би яах гэж амьдраад байгаа ойлгохгүй гэдэг тэр бодлуудаа сэтгэл зүйчтэй битгий гадагшин найзтай нөхөртөө яар. Ойлгохгүй тэр хүмүүс ч өвдөг учраас мэдрэхгүй. Тэгээ хамгийн таныг ойлгодог танд баяр хүргэе. Та үнэхээр зөв сэтгэл зүйч болоо зөв оншоо олоо явж байгаа бол та гарнаа. Санаа зовлтгүй. Та эндээс гарч чадна гэдгийг би хэлмээр байна. Би даваа гарсан. 4 хүүхэдтэй хүүхэд ээж те
Тэгээ би Монгол биш их ах дүүнээс хоол гадаадд байгаа хүн би даваа гарчиж байгаа. Та ч гэсэн чадна. Та чадна гэж бодвол та чаднаа. Тэр хүмүүсийн хэлж байгаад ерөөсөө битээ анхаарал үг угаасаа амар эмзэг байдаг. Айгу хэцүү өмзгээр хүлээж авдаг нөхрийн хүртэл эмзэг байдаг. Тэрийг тоох хэрэггүй. Зүгээр өөрөө өөртөө анхаар. Өөрөө өөрийнхөө өнөөдөр би юу бодож байна? Яаж нээж ин гэдгээр л анхаарал. Тэгэл эмээ эмчилгээ аваад яв. Дараа нь тэр сайд эффектийг даун туулаад гарчиж болдیں۔ Тийм байна. Тэгээд амжилт хүсье. Сэтгэл түгшилт ерөнхийдөө бол айдас та ямар нэг юмнаас хүүхэд насандаа ч юм уу өөр эсвэл хайртай хүнээ алдах ямар нэгэн айдасд орсон учраас төрсний дараа сэтгэл түгшилтэнд ороод идэг. Тэрийгээ санах хэрэгтэй сэтгэл зүйчтэй уулзаад та мартцсан байгаа. Таны хүний тарих амар ухаантай заяа. Бүх юм ингээд хэцүү таныг өвдгсөн тэр шаналгасан сэтгэлийн шархуудыг тарих чинь мартуулсан байгаа. Түр ингээд мартцсан хогийн савндаа ингээд хийцэн байгаа. Тэр хогийн сав хизээ дэлбэрч гарч ирэх хідэн насан дээрч гарч ирж болно. Тэгэхээр тэр хогийн савныхаа тагийн нэгээд тэр өмхирсэн юмудаа гаргаж хаях хэрэгтэй. Тархины хам юмар. Тэгвэл та ингээд маш гоё ирч хүчтэй эрүүл чирэг хүн дотроосоо гэрэлтжүүл таны жинхэнэ аз жаргалтай амьдрал. Тэгэхгүй дотроо фаланцаг гаднаа гяланцаг байвал тэр таны сайхан амьдрал биш. Та 1000 мөнгөтэй байгаад 1000 сайхан байр оронтой байгаад таны сэтгэл зүйн шарахтай бол тэндээс хизээж кайф аз жаргал авч чадахгүй. Тийм байна. Тэгээ өнөөдрийн миний блог өгөр дуусч байна. Маш их баярлалаа та бүхэндээ. Тэгээд баяртай аз жаргал хүсье.